Тэгэхээр та бүхний гарчиг хараад орж ирсэн гэж бодож байна. Ер нь бол өндөг шиг өөгүй арьсыг хүн болгол мөрөөдөж хүсдэг бах тий. Гэхдээ 100% өөгүй арьс гэж угаасаа байхгүй шүү дээ. Хүний арьс ямар нэгэн байдлаар өөтэй байдаг. Энгийн маш симпл тутмал зөв арчилгааг хийгээд авах юм бол өндөг шиг өөгүй арьс руу нэлээд өхөж очино гэсэн үг. Өнөөдрийн бичлэгээр би нэг шинэ бүтээгдэхүүн туршиж үзэж байгаа байхгүй юу? 2-4-7 хоногт нэг арьс бол нэлээд гоё чигшээд тэрнээс хойш баг арьсны өөсийг нөхцөл баг зэргийн хүрчлэн нүдэрлээд арьсанд нэглээсээ өөрчлөлт өгөх юм билээ. Тэгэхээр би та нар энэ аргаас хуваалцах гэдэг байгаа байхгүй. Одоо энэ өглөөний арьс арчилгаа сая би нүрээ хуваалцсан байгаа. Энд дээрээ би дараагийн бүтээгдэхүүн болохоор niacinamide гол үр дүн авчрах надад хамгийн чухал бүтээгдэхүүнээ дүрх гэж байна. Энийг өглөөр хамаагүй түрхэж болно. Харин чинь эмзэг бол нэг 4-5% тайг хэрэглүүл их зүгээр. Энэ бүтээгдэхүүний чинь үр дүндээ гаргах хамгийн чухал зүйл нь бол чигшүүлэгч тос байгаа. Би дараагийнх нь бол энийг түрхдэг байхгүй юу? Энэ бүр амар болчихжээ. Бүх арьс арчилгаанд заавал чигшүүлэгч тос түрхэх нь. Энэ яаж байгаа юм бэ гэхээр саяны түрхсэн бүтээгдэхүүний чигийг сайн хадгална. Чигшүүлэгч тосыг хизээч алгасч болохгүй. Хамгийн сүүлийн алхам бол өглөө ер нь заавал нарны зүтрх юм. За өглөөний арьс арчилгаа бол ийм энгийн. Нэмэлт арчилгаа гэж энэ дээр орж ирнэ. Тэр нь болохоор өдөр тутамдаа биш аахгүй юу? 7 хоногт 1 удаа өөжүүлэгч хэрэглэнэ. 7 хоногт 2 удаа маск тавина. Тэр зохины тос хэрэглэж болно. Дотроосоо бас бид нар арьсаа дэмжих хэрэгтэй. Тэрэнд юу арах вэ гэхээр уургалаг, хоол хүнс, омега 3, сайн ус уух хэрэгтэй. Сайн унтаж амраад арьсанд маш их халгаатай нэг зүйл байдаг. Тэр бол стресс. Бүтээгдэхүүнийхээ дарааллыг зөв хэрэглээд тогтмол арьсаа арчлаад байх юм бол таны хүсэж байгаа хэмжээнд очино гэж итгэж байна. Та бүхэн бас миний энэ аргыг туршаад үзээрэй. Би арьсандаа өнөөдөр niacinamide гэдэг серумыг оруулж ирсэн. Тэгээ энийг болохоор би 3 сар хэрэглэж үзээд үр дүнээ өгөх юм бол ер нь бол цаашдаа хэрэглээд явна.